За энэ хууль ажлын хэсэг яагаад анхны хэлцүүлэг болж байна. Тэгэхээр яг ганц л би нэг зүйл заалттай холбоотой наривчсан хариулт авъя гэж бодож байна. Энэ юу гэхээр төслийн 1-р зүйлийн 21-р буюу яг одоо энэ процессын хуулийн 34-ийн 16 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт нэг зүйл заалт нэмэхээр оруулж ирсэн байнамаа. Тэгээ яг энийг харахаар уг нь энэ 34-16 бол өөрөө нөгөө хурал хойшлуулахтай холбоотой процессын асуудал. Ямар үндслээр хойшлуулж болохыг ингээд цаад учруулаад байхгүй бол ямар арга хэмжээ авахын гэдэг юм. Тэгтэл энэ дээр орж ирж байгаа зүйл заалт нь болохоор ер нь шүүгдэгчийн өөр өмгөөлөгч одоо томилох те шүүх хуралдаанд өөр өмгөөлөгч улсаас томилохтой холбоотой одоо ийм хэм хэмжээний зохицуулт ороод ирсэн байна. За яг үзэл санааны хувьд бол энэ шүүх хуралдаа хойшлдог асуудал бол энэ өмгөөлөгч нар ирдэггүй, хүндэтгэн үзэл шалтгаан байдаггүй байхгүйгээр хойшлуулдгах энийг болио гэж байгаа юм байлээ. Гэтэ бид нар энэ процессын хуулийг бас хараад үзэх юм бол энэ 5 дугаар зүйлийн 2 буюу өмгөөлөгч сонгохтой холбоотой энэ харилцаан дээр яг энэ утга агуулга үг нь байгаа юм. 5-2-ын 7 дээр сэжигдэн ялдагдах, шүүгдэгч, хохирогч сонгосон өмгөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр оролцохгүйгээр ингээд шүүх хуралдаанд хэн шийдвэрлэх ажиллагаан саад учруулад авах юм бол томилсон өмгөөлөгчийг нь өөрөөр томилж өгөөд ингээд оруулна гэдэг энэ хэмжээнд байгаад байгаа. Тэгээ нөгөө талаараа бас энтэй холбоотой шүүх хуралдааныг хойшлуулж одоо зөв бусаар хойшлуулахыг сэргийлсэн арга хэмжээг энэ 34-16-гийн 3 дээр буюу санаатай саад учруулах нөхцөлөөр одоо юу гэдэг энэ шүүх хуралдаан хойшлуулах үндслийг ашиглаад байвал гэдгийг нэг 2 буюу түүнээс дээш удаа байсныг нь хасчихж байгаа. Ер нь бол энийг шүүгч өөрөө харж агаад 2 байна уу 1 байна уу те энийгээ бас шийддэг болёо гэсэн юм энд гараад ирж байгаа. Тэгээ ингээ хууль зүйн техникийн хувьд харахаар нэгдүгээрт энэ байх эсгүй процессын одоо хэм хэмжээн дээр энэ улсын өмгөөлөгч томилох юу хэм хэмжээний юм заалт ороод ирсэн. Дээр нь адил агуулгатай зүйл маань 5-2-ын 7-дор байгаад байдаг. Энэ ямар учир шалтгаантай өөр нэмэлт одоо агуулга агуулж байгаа тэгээд энийг ажлын хэсгээр бас хөндөөгүй юм байлээ. Энэ дээр бас нэг ажлын хэсгийн ахлагч уу ажлын хэсгээс үү нэг тайлбар эхлээд авчиа гэж бодож байна. За сайн зэрэг гişүн хариулт өгье. За бидэд ажлын хэсгээр үлдээд зүйлээрээ бас асуудал ярьсан. Энэ удаагийн яг таны өндж байгаа 36-гийн 16 дугаар зүйлийн 8 дахь хэсэг болон холбогдох бусад төр заалтуудыг бол одоо бас засгийн газрын өргөн мэдүүлснээр нь бол одоо явах зүйтэй байна гэж одоо бас санал нэгдсэн. За таны яг зүгээр давхцал үүсэт байна гэдэг зүйлийг бас санал хураалах явцдаа үндслээ та бичсэн байлээ. Яг зүгээр 5-2 дугаар зүйл бол үндсэндээ өмгөөлөгчийг сонгох гэх нийтлэг заалт байгаа. Нийтлэг заалт. Бүх процессын үе шатууд дээр энэ сэжигдэн ялаг шүүгдэгч өмгөөлөгчийг томилж хэрэг шийдвэр ажиллагааны шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах журмыг Монголын өмгөөлөгчдийн холбооны саналыг харгалзан хууль зүйн асуудал эрхтэн засгийн газрын гишүүн батлан гэсэн энэ журам буюу ерөнхий заалт байгаа. Харин 34-р зүйлээс эхлээд энэ хэрэг шийдвэр ажиллагааг анхан шатны шүүхийн процессын ажиллагаанууд эхэлдэг. Энэ хүрээн дээрээ өмгөөлөгч одоо тодорхой үндслээр оролцох болцоогүй бол яах вэ гэдэг заалтыг өмнөх тэр 5-2 дугаар зүйлтэйгээ уялдуулан дэлгэрүүлж байгаа заалт байгаа гэдэг зүйлийг зөвхөн бас танд хэлмээр байна. Тийм учраас бол зөрчил гарахгүй болов гэдэг үднэс бидэд бол хөндөөгүй байж байгаа. За таны тэр 2 болон түүнээс дээш одоо санаатаагаар шүүх хуралдааныг бас хойшлуулах асуудал байсныг тэр заалт бол хасагдж байгаа. Тэгэхээр ерөн зүгээр санаатаагаар ийм үйлдэл яваад байвал бас өмгөөлөгчийн зүгээс санаатай энэ үйлдэл төр одоо тий дор нь арга хэмжээ авахгүй бол 2 болон түүнээс дээш удаа гарахыг бас хүлээгээд явах юм бол хэрэг шийдвэр ажиллагааны явцад энэ түргэн шуурхай байх гэдэг юм уу энэ зүйлүүд дээр бас одоо тийм зохимжгүй гэх юм уу тэр үндслэл муутаагаар одоо тэр гуйл зөрчөө гэдэг зүйлийг бидэд хүлээмжширээд байна гэсэн үг шүү дээ. Заавал 2 болох нь хүлээгээд байна гэсэн үг. Тэр санаатай үйлдэлийг хүндэтгэн үзэх шалтгаан биш. Тэгэхээр ийм зүйлүүдийг бас тодруулж засгийн газараас бас өргөн мэдүүлсэн энэ хуулийн төслийг энэ текстийг нь үлдээх нь зүйтэй байна гэж ажлын хэсгээр бид үзсэн. За намжим гişүн тодруулжсуу. За тэр 2 ба түүнээс дээш удаа дээр би ямар санал байхгүй ийм арга хэмжээ авцсан байна л гэдгийг хэлж байгаа. Давхардж байгаа санал чинь таны уншдаг санал биш. Энэ 5-2-ын 7 буюу сэжигдэн ялдагч шүүгдэгч хохирогчийн сонгосон өмгөөлөгч тухайн ажиллагаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр оролцох боломжгүй байгаа нэрүүгийн хэрэг хэн шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахаар бол
тухайн мөрдөх шалгах ажиллагаа мөрдөн байцаалтын явцад хийгдэх шүүхийн хэлэлцүүлэгт шүүх прокурор мөрдөгчин томилогдсон өмгөөлөгчийг оролцуулж болно гэд ижил агуулгатай. За нөгөө талаараа энэ 8 дугаар зүйл чинь энэ чиглэлээр үлдчих юм бол бас нэг юм ийм байгаад байгаа байхгүй юу? Эсхүүл гэж хагаад шүүгдэгч өмгөөлөгчөөс татгалцсан тохиолдолд энэ хуулийн 52-ын дагуу буюу улсын өмгөөлөгчийг томилно гэж байна. Тэгээ шүүгдэгч өмгөөлөгчөөс өөрөө ямар нэгэн шалтгаанаар бас татгалзаж болно шүү дээ. Өмгөөлөгчийн одоо арга тактикаар сунжруулах гэж ч болно, эсвэл үнэхээр ашиг ашиг нь хамгаалахгүй байна гэд энийг чинь татгалзаж болно. Тэгэхэд энэ одоо зүйл заалтаар чинь бол нэг удаа өмгөөлөгчөөсөө татгалзахад ерөөсөө улсын өмгөөлөгч